Хүрээлэн амьд-ертөнцийн цуврал нэвтрүүлгийн зургийн баг энэ намар зүүн хязгаараар зорчсон цуврал тэмдэглэлийнхэн 2 дахьыг хүргэж байна. Өмнөх дугаарт бид хар ямаатуул, буйр нуур, менингийн тал, нүмерэг, соёл зуул орчмоор аялж хар өрөв тас, хулгар гуйван, хар мөрний хандгаан зураг авснаа үзүүлсэн. Харин энэ удаа эх орныхон наран ургах хязгаараар Сэрүүн намрын шаргал өдрүүдээр нар зөв тойрон аялж, Дорнод Монголын сүлд амтан болох цагаан зээр болон цагаан зээрийн балмад ан, домогт халахын голын орчим дахь хээрийн төмөр унтраалцсан хүрээлэн багийнхан, ташгаан 5 нуран дахь нүүдлийн шувууд, Монгол орны хамгийн зүүн цэгээр нутгалдаг бор гөрөөсний тухай өгүүлэх болно. Зурагттай ойртож дууган жаахан нэмээрээ хүрээлэнгийнхэнтэй хамт амьд ертөнцийн аялалд гарцгаая. Улаанбаатараас 1000 гаруй километрийн алсад орших нүмерэг хэмээх учир битүүлэг хязгаар нутгийн сураг аялах дуртай хүн бүхнийг дадлан дуудсаар байдаг. Хатар онгон байгаль, зэрлэг дагшин амьтад бүхий алс хязгаар нутгийн нэгэн төлөөлөгчийг хүрээлэн танилцуулж байна. Энэ бол бор гөрөөс. Бор гөрөөсийг бид өнгөрсөн хаврын нэгэн дугаараараа товч танилцуулж байсан. Ихэвчлэн ой хөндийн завсраар нутгалдаг гэсэн бат нот ойлголт олон хямаан толгойд хатаатай байдгийг харин зүүн хязгаарын нүмерэг орчмын бор гөрөөснүүд няцааж байна. Хянганы нурууны салбар жижиг уулс, тал хэр нутгаар дураараа бэлчих энэ сайхан амьтны эрийн гур, эмийн зүр гэдэг. Зүр гур хоёр нь зөрөл дөнхөн зогсож гэж шатрын инх хоёр найрагчийн үгээр зурсан уран зураг шиг амгалан бөгөөд үзэсгэлэн төгөлдөр мөчийг бид хамтдаа харж байна. Бор гөрөөс бол их л нутаг амьтан амьтан. Нэг идээшсэн газараас тэгтлэн хол нүүдлээд байхгүй. Эдэж тижэл нь хангалттай үргэх аюул үгүй бол хэдхэн километрт л эргэлдээд байна. Бидний харж байгаа энэ цөөн гөрөөс өвлийн ихээр буюу тун удахгүй 20-30 тоо толгой хүртлээр сүргэлэх боловч шинэ жилийн өмнөхөн том сүрэг дахин задарна. 8-9 сард орон орж 1-3 нэгээс 3 зүр хураах бөгөөд бидний харж байгаа зүр хураасан гур удахгүй эврэнгэж шинэ гоёлон ургуулна. Бор гөрөөсний урт нарийн хөл, гойлог хүзүү, төрхөн бие, шөмбгөр толгой, жижиг эвэр, богино сүүл, сонорч далбгарч ихэн чухам дүүлж гүйж явхад зориулсан гэлтэй. Амиан аварч араатнаас зүхтахтан бор гөрөөсө 5-6 метр хол 2 метр хүртэл өндөр харайж чадна. Мэдээж бор гөрөөсний хамгийн том дайсан болох араатан нь авир аран шангаран бие биенээс нэг их хол ялгараад байдаггүй чон хүн хоёр. Бор гөрөөсөө өдөр шөнийн аль ч үед идэвхтэй байх боловч зуны халан өдрийг амарч өнгөрөв. Өглөө орой 2-т ил цагаан газар тэхэвчлэн гарч идээшлэх цагаараа л араатны хол болох нь илбэг. Хавар 1-2 янзаг төрүүлэгч нийт янзгийн 80-аас 85% нь л эсэн мэнд өсч том болоод үржилд ордоо гэсэн судалгаач бий. Хавар дөнгөж төрсэн цоохор янзаг ээжигийн хүлэн бүтэн 7 хоног бутны нүмерт огт хөдлөхгүй хэвтэж чаддаг гэхээр энэ амьтны тэсвэрийг гайхгүй байхын аргагүй. Нүмерэг орчим модгүй талын буюу Монгол орны хамгийн зүүн захын бор гөрөөсний тухай өгүүлэхэд ийм байна. Хүрээлэн төслийн албан ёсны банк, төрийн банк, эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Хүрээлэн төслийн албан ёсны түнш Monies Group үн цэнийг цогцлоо. Хүрээлэн амьд ертөнцийн цувралын зургийн баг аяллан үргэлжилүүлсээр. Зүүн хязгаараар аялсан манай багийн дараагийн цэг бол домогт халахын гол юм. 75 жилийн өмнө дарийн утаас суунаглаж байсан нутаг. Гэхдээ энэ бол манай нэвтрүүлгийн сэдэв биш тул орхий. Домогт халахын голын халах гол сумаар дайрах хэсгийг бид харж байна. Халах гол яагаад халах гол нэртэй болсон бэ? Нэг ийм хувилбар бий.
Голын баруун иргэн зүүнээсээ өндөр учраас зүүн талаас хэрэм хан шиг харагдаж цаа талаа халахсан учраас гэж. Хаалхавч гэсэн утга бүхий нэрэл гэсэн үг. 233 км тахирлан урсах халах гол их хянганы нуранаас их аван хөлөн буурийг дайрч Монголын нутагт орж ирээд буйр нурд нийлнэ. Манай багийг Дорнод аймгийн халах гол сумд ирсэн үеэр зургийн төлөвлөгөөнд багтаагүй нэгэн үйл явдалд оролцсон нь бас л түймэр. Өмнөх дугаартаа бид аянганаас болж ноцсон шүний төмөртэй тулсан тухайгаан өгүүлсэн. Харин халахгүйд дүрлэлсэн энэ төмрийн буруут нь оройдсон аянга биш. Гэрийн яндангийн оч. Хүний буруутай үйл ажиллагаа хэмээх хуурийн албан үгний цаана яндангийн оч, унтраагүй нурам, тамхины иш, чүдэнцний цог гэд олон шалтгаан бий. Халахгүй сумынхан бол хавар намрын хуурайшилттай үед байгалийн болон хүний үйл ажиллагаанаас гаралтай хээрийн төмөртэй нүүр тулдаг. Байнгын бэлтгэлтэй гэж болохоор улс. Хүрээлэнгийнхэн ч хойш суулгүй хээрийн төмрийг даралцлаа. Хүчтэй салхины аясаар халуун шатаан дүгэх хийлч нүүрний арсыг шалзлах шихна. Гашуумутаа нүд аргуулж хоолой хорсгоно. Хэдэн цагийн нөр тэмцэлийн үр дүнд сумын төвд тулж ирсэн төмрийг бид дарж чадлаа. Ажлын нөхцөл хүнд, аялна, ядарна, даарна. Авах цалин өндөр биш. Авьяас, мэдлэг, төвчээр шаардна. Энэ бүхнийг давж чадвал ирээдүйд алдар хүнд, орлого мөнгө баталгаатай. Хүрээлэн амьд ертөнцийн цоврон хөтлөгч шалгаруулж авна. Удас 98 тэгтэг 24 тэгтэг. Онгон байгаль. Зэрлэг амьтад жигүүртэн шув. Хэрвээ та ийм сэдвээр гэрэл зураг сонирхон авдаг бол, хэрвээ та бүтээлээ бусдад хүргэж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байгаа бол, хэрвээ та 3 сая төгрөгийн шагналын сангийн эзэн болмоор байгаа бол, хүрээлэн фото уралдаан. Шагнал чухалч, зорилго илүү эрхэм. Монголынхоо байгалийн зургийг монголчууд мөнгөчүүлж байна. Оролцох бүтээлээ facebook.com project хүрээлэн болон хүрээлэн@gmail.com хаягаар ирүүлээрэй. Харилцах утас 98 тэгтэг 24 тэгтэг. Таны хайрлын хамгаалъя. Хүрээлэн фото уралдаан. Heels and Ties. Хотын анхны баалуун. Галзуу Фокстротыг сэлхнээс үрсэн эргэж танган байсыг жинхэнэ таарн бүжиж латино хэмэд бүсгүйчүүдийг танхуулж ламбада, румба, самба, цаашлаад хизамбо, ави мэдэх танго, ахин чадах ча-ча-ча, амдын заасан саса. Өдөж бүхэн баалруунд таарлаа. Үндсэн шилдэг агаарын тээвэрлэгч Айра Монголын компани нь Улаанбаатар, Хөх хот, Улаанбаатар чиглэлд өдөр бүр нислэгтэй боллоо. Хамгийн тав тухтай найрсаг хүчилгээтэй Айра Монголтой хамт нисээрэй.
Гамшигтай хамт тэмцсэн шин танилуудаа сансалж манай баг Ташгаан 5 нуурыг зорин хөдөлсөн юм. Саяхан л халуун гал хуурай салхитай тулдаж явсан бид харин одоо нойтон шаварт нам суулчихсан байгаа. Зорж яваа газар маань Ташгаан нуур. Ташгаан нуур орчин болоо далайн төвшнөөс 720 м өргөгдсөн газар. Халх гол сумын төвөөс баруун урагш 100 орчим километртэй жижигхэн 5 нуур байдгийг Ташгаан 5 нуур гэдэг. Харамсалтай 5 нуурын 3 нь л одоогоор устай байна. Үндсэндээ энэ хүндэт Ташгаан нуур ба дагсан 4 жижиг нуур бий. Ташгаан нуур нь уртааш 1.3, өргөөшөө 1.8 км. Эргийн урт нь 2.6 км. Энэ нууранд одоо хичнээн зүйлийн шуу тоологдож байна юу? Ер нь энд бол бариг манай энэ юунд байгаа шуу бариг тэр чигээр сууж байгаа. Тэр чигээр сууж байгаа. Яг нэг эргийн дагуу шуу бол зундад зусдгийг. Ташгаан 5 нуур бол шуу ажиглан харах сонирхолтой хүмүүсийн хувьд онцгой сайхан нутаг. Зүүн Монголоор аялах судлаач сонирхогчдын заавал дайрдаг газар юм. Биднийг очихоос ердөө хэдхэн хоногийн өмнө манай шуу судлаачид энд 20 мянган буурал галуу байхыг тоолжээ. Өмнөнийг зорин нүүдэлж явсан буурал галуу энд амарч хүч сэлбээд нүүдэллэн одсон хэрэг. Харин биднийг очиход буюу 10 дугаар сарын дундуур цүүн тоотой буурал галуу, гангар хун, өвгт тогруу, умардын хавтгаалж хэд хэдэн зүйлийн нугас өвлж газар руугаа нисэхэр зэхэж Ташгаан нууранд саадсан байлаа. Өнөөдөр ихтэй бид нар буурал галууныхаа зургийг авахгүй ер нь чадахгүй байна. Ер нь түрүү тэр нуурын үзүүр дээр буурал галуу байна л да. Тэгээд зэгс рүү орохлоор жигтэйх ус намагтай. Одоо ингээд ийшээгээ бүр хойшлоод нуурууд нь жижигсээд зэгс хулс ихтэй болоо ичдэг. Тэгээд шууд маань айгүй тийм өргөмтгий цашимтгай байхын энэ буццаа шууд ер нь жоох юм байгаад ах шиг санагдаад тий. Өнгөрсөн дугаарт өгүүлсэн хар өрөвтөөс Мянмар хурч өвлждөг бол энэ зуны бидний танил Цэн тогруу, Солонгос, Япон, өвгт тогруу энтгэгэр өвлжхөөр нүүдэг. Дэлхийд дээр 15 зүйлийн тогруу байдгаас хамгийн хол, хамгийн гайхалтай нүүдэл хийдэг шоу бол энэ манад байдаг өвгт тогруу. Өвгт тогруу бол манад одоо өвлж өндөөлнө. Тэгээд Хямдаан нурууг даваад энтэгд очиж өвлждөг. Энэ нүүдлийг хийж явах дотор бол Хямдаан нурууг давна гэдэг бол том асуудал. Хямдаан нурууг давж нүүдлэдэг шоу бол ховорхон. Хямдаан нуурны тэр 7-8-9 мянган өндөрт тэр өндөрт одоо бидний байгаа энэ төвшөнтэй харьцуулах юм бол тэнд агаарт байгаа хүчил дөрвийн хэмжээ 3 дахин бага байдаг. Бид нар бол бактериад одоо амьсгалд хэцүү болоод ер нь хэцүү болно шүү дээ. Гэтэл тийм ч энэ шууд бол зөгцөөд тэгээд дээр нь тэр өндөр дээр ч одоо салхи өндөр дээшээ доош орсон хүчтэй салхинууд байгаа. Тэгээд тэр ууд нурууд ингээд давна гэхлээр бие хүчнийх нь физиологийн бодлол асар их тийм одоо зохицолгоо шаарддаг. Нодны хустай нуруунд химэл дагуулын дамжуулагч зүүсэн амрын шонхор 78 өдрийн дотор 8145 км зам туулан Арабын хойг хүрснийг судлаачид тогтоож байсан. Амрын шонхорын энэ амаргүй нүүдлийн замын хагас нь буюу 4000 км нь энэтхэгийн далай дээгүрэх тасралтгүй нийслэг байсан гэд боддоо. Нүүдлэх үедэн шууд ердийнхөөсөн хамаагүй илүү өндөрт нисдэг. Хүйтэн хүчил төрөгч багтаа нөхцөл яаж нисч чаддаг юм бол? Бие организм нь тэр аюултай өндөрт хэрхэн гайхалтайгаар дасан зохицдог хэрэг юм. Эцэг эхэн нүүдлийн зам зааж өгөхгүй бол энэ жилийн дэгдэхээ өвлж газраа олж нүүж чадахгүй. Эрдэмтдийн хариулж чадсан, бас хараахан хариулж чадаагүй байгаа энэ сонирхолтой асуултуудын хариулт болгож хүрээлэн амьд ертөнцийн зурвал ойрын үед шувуудын нүүдэл миграцийн тухай тусгай дугаар бэлтгэхийн амлаж байна. За тэр хэдэн галуу ирж тэр
Тийм байна. Тэр зэдлээ. Хүрээлэн төслийн албан ёсны агаарын тээвэрлэгч Хүннү Айр хөгжилд хүргэх Монголын жигүүр. Хүрээлэн төслийн албан ёсны тээврийн хэрэгсэл Ясан Патрол, Бартат замын хаан. Монгол орныхон зэрлэг амьтдын гэрэл зураг дүрс бичлэгийн сан бүрдүүлж байгаа манай багийн Дорнод Монголоос сурвалжилсан дараагийн амьтантай танилццгаая. Монгол оронд тархац нутаг нь хамгийн олон тоогоор сүргэлэн амьдардаг зэрлэг салаа туурайтан бол цагаан зэр яахын аргагүй мөн юм. Дорнод Монголын тал хээрийн сүлд түлхүүр гэж болохоор амьтан. Доктор Лавгсүрэн нарын судалгаагаар Монгол улс 3 сая орчим зээртэй. Сонсоход их тоо юм шиг боловч 2006 онд байгаль хамгаалах олон улсын холбооны улаан номонд улс дахь аюул нүүрлсэн гэсэн ангилалд орсон амьтан. Эрстэс, хатуу уур амьсгал, ган, зуд, халдвар дөвчин, талын түүмэр, малын бэлчээрийн давхцал, чономитын аратан амьтдын дайралт, уул уурхай, төмөр зам, хууль бус агнуур зэрэг аюул, цагаан зэрэг улс дахь аюул нүүрлсэн гэсэн ангилалд оруулсан хэрэг. Баярлалаа. Дорнод Монголын дахин газар дүргшүүлж байна. Дорнод Монголын дахин газар нь Дорнод аймгийн Халахгүй сум, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нутгийг хамарсан Төв Азийн хялган тээрийн бүсийг төлөөлөх томоохон экосистем юм. Энд Монголын зээрийн 70 гаруй хувь нь эдээшлэн нутагчдаг судалгаа байд юм байна. Тэгээ бид аяллаа зээрийн зургийг авахар өргөжүүлж байна. Хэдхэн жилийн өмнө Америкийн судалгааны баг 270 мянган тоо толгой бүхий авраг том сүрэгтэй таарснан дуу алдан тэмдэглэсэн байдаг. Цагаан зэр бүсгүй хүн хоёр нутаггүй гэж үг бий. Бүсгүй хүний тухай төр орхин цагаан зэрийн тухай өгүүлэхэд нэг газар суурин байдаггүй. Ганц 7 хоногт 150 хүртэл километр хүртэл нүүдлэн амьдрдагтай энэ холбоотой юм. Тогтсон нутаггүй нүүдлэн явдаг зээрийн он нь
40 хүрэхгүй, шаргач нь 30 хүрэхгүй килограмм амьтын жинтэй. Мах нь бол бүрч бага. Гэсэн ч чухам энэ хөөрхөн амьтны тэр жаахан махаар дутаад байгаа юм шиг аврилдаг шуналтай нэгэн аратан бий. Тэр бол хүн бид. Хүрээлэн төслийн албан ёсны түнш оюу толгой. Хүрээлэн төслийн албан ёсны түнш DGN тоноглоо. Хүрээлэн амьд ертөнцийн зурлынхантай таарсан хулгайн анчид. Хураамжаа төлж зөвшөөрөл аваагийн хууль зөрчигчид хүнлэг бус харгис балмад аргаар буюу машинаар хөөж бахардуулан алж байгаа нэ. Амьтныг машинаар хөөж гэрэлтүүлж агнахыг хориглодог. Цагаан зэр бол зөвхөн Монголд байдаг амьт. Англиар түүнийг Mongolian Gazelle, оросоор Mongolsky Zeren гэдэг. Ангар нь өчгч байна. Одоо энэ ам орохгүй дээ. Монголын цагаан зэрт монголчууд бид ингэж ханддаг аас болж тэд өргөсдөд торонд өлгөгдөн үрэгдэн байж Орос, Хятад руу хил даван оддог байж ч мэднэ. Нүрийн нууж мөрөө буруулан одсон алуурчдаас бидний ачаар ам мултарсан он их талын дундах ижил сүргэн хайж цахилж одлоо. Цагаан зэр нутаггүй биш, нутагтай. Эзэнгүй биш, эзэнтэй юм шүү. Ажлын нөхцөл хүнд, аялна, ядарна, даарна. Авах цалин өндөр биш. Авьяас, мэдлэг, төвчээр шаардна. Энэ бүхнийг давж чадвал ирээдүйд алдар хүнд, орлого мөнгө баталгаатай. Хүрээлэн амьд ертөнцийн цуврал хөтлөг шалгаруулж авна. Удас 98 тэгтэг 24 тэгтэг. Онгон байгаль. Зэрлэг амьтад жигүүртэн шув. Хэрвээ та ийм сэдвээр гэрэл зураг сонирхон авдаг бол хэрвээ та бүтээлээ бусдад хүргэж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байгаа бол хэрвээ та 3 сая төгрөгийн шагналын сангийн эзэн болмоор байгаа бол хүрээлэн фото уралдаан. Шагнал чухалч зориг илүү ирхэн. Монголынхоо байгалийн зургийг монголчууд мөнгөчүүлж байна. Оролцох бүтээлээ facebook.com project хүрээлэн болон хүрээлэн@gmail.com хаягаар ирүүлээрэй. Харилцах утас 98 тэгтэг 24 тэгтэг. Таны хайрлын хамгаалъя.
Хүрээлэн фото уралдаан. Дөрвөн үлрэл түмэн мөнгө онгон байгаль зэрлэг амьтад өөр хэнийгч биш өнөмөнхөд монголчуудынх байсан. Өнөөдөр ч зөвхөн бидний хിവэрэ байгаа үнд баялаг үзэсгэлэнт байгаль. Римбанк эко боловсрол олгох аян. Heels and Ties хотын анхны балуун. Галзуу Фокстротыг сэлхнээс үрсэн эргэж танган байсыг жинхэнэ таарн бүжиж латино хэмнэлд бүсгүйчүүдийг ганхуулж ламбада, румба, самба, цаашлаад гизамбо, хави мэдэх танго, ахин чадах ча-ча-ча, андын заасан саса. Үдэш бүхэн балрумд таарлаа. Үндсэн шилдэг агаарын тээвэрлэгч Айрэ Монголын компани нь Улаанбаатар, Хөх хот, Улаанбаатар чиглэлд өдөр бүр нислэгтэй боллоо. Хамгийн тав тухтай, найрсаг үйлчилгээтэй Айрэ Монголтой хамт нисээрэй. Хүрээлэн амьд ертөнцийн цувралын ээлжид дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн нэгэн дугаар жаргаж байгаа болохоос ахуй байгалийн аялал өндөрлөвгүй. Алсын зам амьтны ертөнц биднийг даллан байна. Түр баяртай. Дараагийн дугаард Соотон Гуйвинг тим хачин нэртэй ийм сонин дүртэй шоу Зэгсний гахааны араас нөмөргийн аяллын үргэлжлэл.